Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан 14 мега төслийн хамгийн богино хугацаанд хэрэгжих боломжтой төсөл бол манай Эрдэнэт үйлдвэрийг түшиглэж, Эрдэнэт үйлдвэрийн энэ засгийн баяжмлыг боловсруулах, хайлуулах энэ үйлдвэрийн зах залбар. Үйлдвэр технологийн паркийн хүрээнд энэ гол үйлдвэр болсон засгийн баяжмал хайлах боловсруулах үйлдвэрийг бид олон жилийн туршид ярьлаа. Техник технологийн хувьд шийдлээ сонгочлоо, газрынхын асуудлыг шийдчихлээ, үйлдвэр технологийн паркийн дэд үтсийг хийчлээ. За өнөөдөр бол хөрөнгө оруулалт санхүүжилтийн зарчмаа тохироод хөрөнгө оруулагчтай хамтарч ажиллах ажил чухал байна. Тэгээ энэ хүрээнд би бас энэ хойд бус нутгаас Эрдэнэт хотоос уурхаштай дундаас бас сонгогдсон гишүүний хувьд за мөн нөгөө талдаа Монгол Польшийн парламентын бүлгийн гишүүнээр ажиллаж байгаа гишүүний хувьд бас бүлгийнхаа ажлын хүрээнд хийгдэж байгаа энэ Польшийн Сеймийн болон Сенатын гишүүдийн айлчлалыг Орхон аймагт зохион байгуулах ажил басан санаачлага өгч өнөөдөр бас ажиллаж байна. Польш улс бол зэсийн үйлдвэрлэлийн дэлхийн том тоглогч. Тэгээ Польшууд онцлог нь байгалийн баялагаа өөрсдөө олборлдог, боловсруулдаг, эцсийн бүтээгдэхүүн цэвэр металл өөрсдөө гаргаж чаддаг. Одоо өөрсдөө эзэн болдог юм хүмүүс. Польшоос гадна бид чинь хойд Америк, Канадад, Африкт хөрөнгө оруулалт хийгээд явж байгаа. Зөвхөн Польшийн зэсийн цэвэр металлын үйлдвэрлэлд 770 мянган тонн байгаа цэвэр зэсээр. Тэгээд мөнгө нь бол бүр их. Тэгэхээр Монгол улс маань баяжмлаа гаргасан. Одоо бид нар цэвэр зэс үйлдвэрлэхийг зорж байгаа. Монголчууд ч гэсэн Польшуудыг ажиллаж чадсан шүү. Саяхан л Эрдэнэтийн үйлдвэрт гол инженерүүд нь дандаа л орсууд байсан. Одоо бол бүгд монголчууд ажиллаж байна. Одоо энэ хүмүүс ч гэсэн ирээд харахад бол үйлдвэрлэлийг маш өндөр түвшинд авч явж байгааг нь хараад бас бахарх сэтгэл төрж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бас яг тэгж хийж чадна. Яг цэвэр металл үйлдвэрлэж чадна. За нэгдүгээрт Орхон аймаг Польшийн бас яг ижил төстэй ажилтнууд хөгжсөн ялангуяа зэсийн үйлдвэрүүдтэй нөхдүүдийн хөгжлийн концепцтэй суралцах. За ялангуяа уул уурхайн салбарыг зөвхөн түшгэлж амьдрах биш. Уул уурхайн салбар энэ зэсийн үйлдвэрлэл дээр тулгуурлан хотынхоо эдийн засгийг төрөлжүүлэх асуудал дээр туршлага судлах талаар ярилцсан байна. За Эрдэнэт үйлдвэрийн хувьд бол ККХ-тэй бас хамтарч ажиллах. За эндээс бид засгийн баяжмал хайлах боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах тал дээр бас ямар боломж бололцоо байна гэдэг дээр хамтарч ажиллах асуудлуудыг ярих гэдэг дээр бас тохироод ингэ явж байна. Тэгэхээр энэ 14 мега төслийг үе шаттайгаар хэрэгжүүлж эдийн засгийн эргэлтэнд оруулснаар дараагийн төслүүдийн үр ашиг нэмэгдэнэ. Нөгөө талдаа үр өгөөчтэй хэрэгжүүлж чадах юм бол бид нар энэ нийгмийн өмнө тулгамдаад байгаа төсвийн хүрээнд тулгамдаад байгаа цалин хөлс нэмэгт анхны тэтгэвэр тэтгэмжийг нэмэхээс хавуулаад энэ олон асуудлууд дээр бол боломж нь өөрөө өмнөөс л гарч ирэх юм. Тэгэхээр бид нар дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээг дотоодын нийт бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх импортлогч биш экспортлогч аран болж ижил өнөөдөр санхүүгийнхаа боломжийг хэлэх юм ажил хийгдэж шүү дээ. Тэгэхээр энэний үндэс суурь нь бол энэ бэлэн болсон төслүүдийг хөтлөх ажлууд. Хоёр улсын хооронд байгаа нөгөө парламентын бүлгийн үйл ажиллагаа хамгийн чухал. Парламентын бүлгээр ярьсан асуудал бол цаашдаа нөгөө засгийн газрын хоорондыг шилжүүлж мэдээлэл өгдөг болохоор бас засгийн газрын хоорондоо ажиллах хүчин зүтгүүр болдог. Яг энэ уул уурхайтай холбоотой яг энэ зэсийн сэдвээр ярих юм бол манай Польш улс бол нэлээд туршлагатай байгаа. Тэгээд бас Монгол улс өөрөө бас энэ зэсийн баяжмлын зэсийн үйлдвэрлэлийн тоглогч болох гэж явах юм бол манай Польш улс бол яг энэ өөрийнхөө туршлагаас хуваалцахад бэлэн байгаа. Польш улс өөрөө зэсийн үйлдвэрлэлээрээ бол дэлхийд бас тэргүүлдэг. Үндсэндээ бол дэлхийд 7 дахь
дэх буюу одоо бараг сайн ярих юм бол бараг 5 дахь гэж тооцогдохоор ийм том засгийн олборлагч, баяжуулагч, хайлуулагч ийм улс байж байгаа. Тэр утгаараа бол бид нар ер нь яг өнөөдрийн байдлаар ил уурхайтай байсан бол бид нар далд уурхаараа орно. Тэгээд явцсан дундаа бол боловсон хүчнээ бэлдэн, техник технологио сайжруулна. Гэх мэтийн зүйлүүдэд бол бас Польшийн оролцоо бол нэлээдгүй байх болж байна. Тэр дотроо ялангуяа энэ баяжуулах, хайлуулах чиглэлээр бол Польш улстай хамтарч ажиллах маш их олон өргөн боломжууд байж байгаа. Энэ үүнээсээ гадна ер нь бол одоо Монгол улсыг өнөөдрийг хүртэл бас ингээд тижээж байгаа. Монгол улсын эдийн засаг дөрвтэй хувь нэмэр оруулж байгаа. Эрдэнэт төрийн өмчтөй үйлдвэрийн газар маань бол ийм хэмжээнд бас ийм үйл ажиллагаагаа явуулж байгаад бол бид нар одоо Польшийн талын парламентын бүлгийнхаа хараад маш их өндөр сэтгэлтэй байж байна. За энэ өндөр сэтгэлдээрээ бол одоо Польшд очиж байгаа бид нар KGHM гэд буюу одоо энэ дэлхийд тавд орж байгаа энэ компанитай бас дараагийнхаа хамтын ажиллагааныхаа чиглэлээр бол ярина. Ер нь ажил төрийн чиглэлээр бид нар ер нь Польш улс, Монгол улс хоёр хоорондоо яаж хамтарч ажиллах вэ? Энэ хамтын ажиллагаагаа хэрхэн яаж өргөжүүлэх вэ гэдэг тал дээр бол нэлээд ахицтай зүйл болно хаа гэдэгт найдаж байна.